Сайн байцгаана уу иргэдээр цахим дүүрэг болох зорилтын хүрээнд асуу подкаст хийж байна. Тэгээд бид иргэдээс ирсэн асуултад холбогдох хэлц салбарнаас тодруулж хариулт өгөх зорилготойгоор энэхүү подкастыг хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн манд дугаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Төмөр Батрыг урьж оролцуулаад байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. 2021 оныг татварын боловсролын жил болгон зарласан. Хоёулаа энэ талаар яриагаа эхлэе. За тэгэхээр Монголын татварын алба бол жил болгон одоо зорилго тавьдаг. За энэ жилийн хувьд болохоор татварын боловсролын жилийн хүрээнд бол ажлууд хийгдэж явж байна. Үүний одоо томоохон жишээ нь бол одоо татвар төлөгч нарт одоо ковидтой холбоотой захимаар үйлчилгээ үзүүлэх, захимаар татрын боловсрол олгох, татвар төлөгчдийг одоо захимаар ингэж урамшуулах, одоо зөвлөгөө өгөх маягаар ингээд захим үйлчилгээг бол татрын албал 100% ингээд захимжуулсан байгаа. За үүнтэй холбоотой одоо татвар төлөгч нар маань ч гэсэн одоо захим үйлчилгээг авч заашж जैन, бас сурж जैन. За нэг талаар одоо татварын байцаагч нар ч гэсэн ингээд захимаар ажиллаа хийж бас ингээд болдсон байна гэдэг энэ ковид бас нэг талаараа ийм цаад тахалж гисэн нөгөө талаараа бас маш их боломжийг одоо биднэрт олгож байна. За тэгэхээр сүүлийн үед татварын хуулинд өөрчлөлт орсон байгаа юу? За сүүлийн үед болохоор 2019 оны 3 сарын 22-ны өдрийн улсын хурлын чуулганаар татварын багц хуулинд өөрчлөлт орсон байгаа. Энэ багц хууль нь болохоор татварын ерхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын хууль, хувийн орлогын албан тушаалын хууль гэсэн 3 багц хуулийн ийм өөрчлөлт орсон байгаа. За энэ хуулийн дээр болохоор мэдээж татвар төлөгч нарыг дэмжсэн. За татварын хувь хэмжээ мэдээж буурсан байгаа. За мөн одоо татварын орчныг одоо сайжруулж одоо татвар төлөгч нарыг одоо ингээд маш их боломжийг олгосон заалтууд орсон байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт эдлэхэд заавал татвар төлсөн байх ёстой юу гэсэн асуулт ирсэн байна. За тэгэхээр энэ дээр бол иргэдээс маш их санал ирдэг. За би одоо ингээд юу ядгаа одоо хуваараа нийгмийн даатгал төлдөг. За тийм учраас одоо ингээд орон сууцны хөнгөлчлөлтөнд хамрагдах боломжтой юу гэж маш их асуултууд ирдэг. Үүнтэй холбоотой мэдээж татвар төлөгч иргэнд татварын буцаа олголтыг олгодог байгаа. Тийм учраас татвар төлөгч иргэн байж одоо татварын буцаа олголтод хөнгөлтөнд хамрагдах боломжтой. За тэгэхээр яг нөө түрүүний асуулт орж ирж байна л да. Сайн дурын нийгмийн даатгал төлдөг иргэд бол орон сууц, хашаа байшин, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд нь хамрагдах боломжтой юу? Боломжтой. Энэ нөгөө хуулийн дээр болохоор ийм заалт өгдөг. Нөгөө амьдран суух зорилтоор анх удаа орон сууц, хашаа байшин худалдаж авсан тохиолдолд орон сууцны хөнгөлөлтөнд хамрагдана. За мөн одоо нөгөө сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд яаж хамрагдах вэ гэхээр гадаад дотоод их дээд сургууль сурдаг оюутан сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. Мэдээж одоо нөгөө аав ээж нь татвар төлөгч байж энэ хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой гэсэн. Тийм. За энэ дээр бас нэг юм тодруулаад хэлэхэд хүмүүс нөгөө магистрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах уу гэж маш их асуудаг. Үүн дээр болохоор магистр бол хамрагдах боломжгүй. Анхны бакалаврын өдрийн ангийн анхны бакалаврт энэхүү боломж нээлттэй байдаг шүү гэж энэ шиг хэлье. Хуваараа бизнес эрхлэгч малчтын хувьд дээр хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу? За тэгэхээр хуваараа бизнес эрхлэгч малчтын хувьд одоо жишээ нь одоо зах худалдааны төв дээр ингээд лангуугаар үйл ажиллагаа явуулж байгаа болон за бусад хэлбэрээр ингээд хуваараа бизнес эрхэлдэг. За мөн одоо малчид өдөөгийн малчид одоо ингээд орон сууц ингээд худалдаж аваад түүнд одоо ингээд хамрагдах боломжтой байсан эдэж тэр боломжоо одоо мэдгүйгээс болоод маш их зүйлийг бас алдсан байдаг. Тэгээд энэ дээр болохоор сүүлийн үед хэвлэл мэдээлэл өгчсөн да. Дээрээс нь иргэдийн маань маш их юм тэндээс одоо мэдээлэл цуглуулсны үндсэн дээр сүүлийн үед малчтаас энэхүү асуулт маш их ирж байгаа. Тийм учраас гол нь одоо нэг татвар хувийн орлогын албан татвар гэдэг юм төлсөн байжээж одоо энэхүү хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. Тийм. Одоо амьдарч байгаа байранда хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй. Дахин шинэ байр худалдаж авахд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу? Боломжтой. За яг л энэ чинь нөгөө хүн нэг л удаа хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. Тэгэхээр одоо шинэ өмнөх одоо амьдарч байгаа байран дээр хөнгөлөлт эдэлж чадаагүй бол дараагийн байран дээр хүмүүс хөнгөлөлт эдэлж чадахгүй байна гэсэн тийм ойлголттой байдаг. Тэгэхээр хүн ер нь нэг л удаа ингээ хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой учраас дараа дахиад байр авахд хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. Байраа худалдаж аваад 5 жил болсон. Тэгтээ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?
Сая би нөө түрүү ярьсан дээ. Дотрын багц хуулийн шинжилгээд энэ дээр хувийн орлого албан тухай хуулийн дээр байгаа л да. Одоо нөгөө орон сууцны гэрчлэгээ гарснаас хойш сүүлийн 4 жилийн хугацаанд одоо хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. 4 жилийн хугацаанд байна тийм ээ. За түүнээс өмнөх нь бол одоо боломжгүй болж байна гэсэн үг тий. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийг хизээ яаж төлөх вэ? За энэ дээр болохоор 2015 оны нийслэлийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол байгаа. Үүн дээр болохоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамаарат одоо татвараа төлөх боломж юу болсон одоо төлөх ийм хуурьт орсон байгаа. Үүнтэй холбогдуулаад 1/6 бол 1-р сард, 2/7 бол 2-р сард, 3/8 бол 3-р сард, 4/9 бол 4-р сард, 5-г бол 5-р сард гэх мэтчлэн ер нь бол 6 сарын 1-ээс өмнө ингээд тээврийн хэрэгслийн татвараа төлсөн байх ёстой ер нь бол тийм. Улсын бүртгэлийн дугаараас шалтгаалаад төлөх юм байна тийм. Тээврийн хэрэгслийн дугаараас. За яаж төлөх ёстой вэ гэхээр одоо бол захин орчин хөгжсөн. Үүнийгээ дагаад дотрын албанаас захимаар юм төлөх боломжуудыг гаргацсан байгаа. За энэ дээр болохоор e-баримт гаргацсан дээрх аппликейшнаар төлж болно. За эсвэл нөгөө хаан банкны одоо сүүлд гарсан шинжлэгдсэн хувилбар байгаа. Аппликейшнаар төлж болно. За мөн дотрын албаны iTax зэг, MTA зэг юм ингээд сайтаар төлж болно. За Smart Card гэх мэтчлэн ингээд судлаад байвал маш олон боломжууд байгаа юм бол. За тээврийн хэрэгслийн татварыг хугацаанд багтааж төлж чадаагүй бол ямар нэгэн торгуул ногдуулах уу? За мэдээж тэглэгээ авах нь чинь нөгөө нэг цаанаасаа хуулийн хугацаатай иргэдийн төлөвлөгчдийн хурлын тогтоол байгаа. Яг нөгөө хууль яг заасан энэ хугацаануудад төлөөг байх юм бол зөрчлийн тухай хуулиар торгуултай байгаа. Тий. Ашиглаагүй олон жил болсон тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх ёстой юу? Хөрөнгийн татвар одоо чинь тээврийн хэрэгслийн татвар болон үйл хөдлөх хөрөнгийн татвар бол ашигласнаас үл хамааран татварын хуулийн дээр төлөх ёстой гэсэн тийм байгаа. Тийм учраас одоо за ингээд хашаанд нь олон жил болоод ингээд идэвхтэй гэмтэлтэй ингээд хөвтөж байгаа юм шиг жил болго ингээд татвар нь ингээд үүсээ яваад байна. За тухайн тээврийн хэрэгслийг одоо татвар ингээд юу яахгүй тулд одоо ингээд жил болгоно төлөхгүй тулд үнэхээр цаашдаа ашиглахгүй гэж бодож байвал тухайн тээврийн хэрэгслийг асуулах ёстой. За автотээврийн үндэсний төв дээр очиж одоо лавгаа аваад тухайн тээврийн хэрэгслийг манай дотрын албан дээр иж аль ингээд талд нь асуулж иж одоо татвар нь тэглэгдэнэ гэсэн. Хүн бүр хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж өгөх ёстой юу? За тэгэхээр над чинь одоо сүүлийн үед бол маш их ирж байгаа асуулт байгаа. За хүн болгон дотрын албаар үйлчлүүлж байгаа. Тэр чинь төрийн үйлчлэгээ авч байгаа хүн болгон одоо заавал ингээд дотрын тайлан гаргаж өгөх ёстой юм уу гэл. Одоо жишээ нь иргэн одоо төрийн албаа хаагч иргэн ч гэсэн одоо хувийн орлогын албан татварын тайлан гаргаж өгөх ёстой. За дотрын ямар нэгэн байдлаар ингээд дотрын оролцоонд орж байгаа. За ингээд ямар нэгэн хуваарь бизнес эхлэх ч юм уу цалингаасаа хувийн орлогын албан татвар төлж байгаа иргэд хүн болгон энэ дотрын тайлан гэдэг юм жил болгон гаргаж өгөх ёстой. За тухайн дотрын тайлангийн хугацаа нь болохоор одоо чинь дараа оны 1 сарын 10-наас 2 сарын 15-ны дотор хувийн орлогын албан татварын тайлангаа заавал гаргаж өгөх ёстой. Хуулиндаа тийм заалт байгаа. E-баримтын нууц үгээ мартсан тохиолдолд яаж сэргээх вэ? За e-баримттай холбоотой маш их саналууд ирж байгаа. За үүний бас гол нэг нь бол e-баримт нууц үгээ мартчихлаа. За e-баримтын нууц үгийг болохоор одоо нэг утасны дугаараараа сэргийгээд авчдаг тийм боломжтой байсан. Одоо боломж нь байгаа. Хүмүүс нэг утасны дугаараа хальчаад тухайн утасны дугаараа ингээд солилцсон. Би одоо ингээд өмнөх утасны дугаар ингээд өөр хүнд хаягдсан, эсвэл өөр хүнд зарцсан ч юм уу тийм тохиолдол маш байгаа. Тийм учраас одоо бичиг баримттайгаа харьяа дүүргийн татрын албан дээр очиж солиулах боломжтой. За зарим бүртгүүлсэн баримтууд хүлээгдэж буй төлөвч шилжчихэд огт бүртгэгдэхгүй байгаад идэв шүү дээ, тий. Тэгэхээр тэрийг юу яах ёстой юм бэ? За энэ дээр болохоор хүлээгдэж байгаа төлөв нь болохоор одоо тухайн баримт нь аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн бас нэг төлөв байгаа. За нөгөөх нь хүлээгдэж байгаа гэсэн нэг төлөв байгаа. Үнийн дүн зөрүүтэй гэсэн ерөөхдөө ийм гурван төлөв маш их ажиглагддаг e-баримт дээр. Тэгэхээр энэ гурван аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн төлөв нь болохоор тухайн байгууллага нь одоо тухайн иргэнд одоо худалдаа авахч иргэнд e-баримт гаргаж өгснөөс хойш 72 цагийн дотор тухайн баримтыг баталгаажуулдаг. 72 цагийн дотор. Тийм. Тэгэхээр нөгөө иргэн шууд нөгөө худалдаа авалт эцэг гэртээ очиод хийждэг. Тэгвэл тэгсний дараа одоо нөгөө худалдсан нөгөө компани одоо нөгөө байгууллага нь нөгөө баримтын
баталгаажуулаагүй байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд зөрчил үүсээд аж ахуйн жилийн өгсөн төлөв үүсээд байдаг. Тийм учраас одоо тухайн иргэн аж ахуйн жилийн өгсөн төлөвийг бол тухайн баримтыг устгаад одоо 70 эцгийн дараа дахиад шийдж оруулахад идэвхжнэ гэсэн үг. За тэгээд тэр чигээр нь байлгадах юм бол идэвхчихгүй гэсэн үг. Идэвхчихгүй гэсэн үг. Устгаж агаад дахиад оруулахад идэвхждэг гэсэн. За үнийн дүн зөрүүтэй гэсэн төлөв нь болохоор одоо нөгөө 0.1 мөнгөн дээр яригддаг. Одоо хүмүүс яг уртлын бүхэл мөнгөний хийчээд арын юуг нь хайчдаг тий. Оронгийг хайчдаг. Тэгэхээр тэрэн дээр болохоор үнийн дүн зөрүүтэй гэсэн төлөвүүд маш их үүсэж байгаа. За тэгээ нөгөө тооны зөрүүгээс болоод ингэ хийждэг ч юм уу. Тийм тохиолдлууд бас байгаа. За хүлээгдэж байгаа гэсэн төлөв нь болохоор одоо хэтэх өндөр одоо дүнтэй баримт живсэн тий. За мэдээж одоо ямар нэгэн байдлаар одоо хоёр талаасаа жоохон буруу зөрүү алдаа гарсан. Тиймэрхүү тохиолдол хүлээгдэж байгаа гэсэн төлөвт цаанаа дотрын албан дээр хянагдж байна гэсэн. Хүрэлцэн ирж иргэдийн асуултад хариулсан танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Подкаст маань ингээд өндөрлж байна. Дараа 7 өдрийн энэ дугаартаа дахин уулзлаа. Түр баяртай.